Сайн байцгаана уу? Казах хэлний хичээлийн шинэ дугаард тавтай морилно. Өнөөдрийн дугаараараа бид казах хэлний өгөх оршихуйн алгал болон орон байр заасан нөхцөлийн талаар сурах болно. За монгол хэлэнд болоод Д, Т гэсэн дагавар байдаг. Энэтэй аяга адилхан. За асуух үг нь болохоор кайда, хаана, нийдэ, юунд, кимдэ, хинд. Кайда, нийдэ, кимдэ. За ямар дагавар гэдэг вэ? За үүнд да, дэ. За жишээ нь қалада, үйдэ, жатақханада, көшеде. Қала, хот, қалада, хотод. Үй, гэр, үйдэ, гэрт. Жатақхана, дотор байр, жатақханада. Дотор байранд, көше, гудамж, көшеде, гудамжинд. Та, те, сабақ, хичээл, сабақта, хичээлд. Шкаф, шкаф, шкафта, шкафанд. Жашиг, хайрцаг, жашигте, хайрцагт. Китап, ном, китапта, номонд. Ында, эндэ. За ында, эндэ гэдэг нь болохоор төлөөний үгийн араас орсон нэр үгэнд хамаатуулах нөхцөл залгадаг тийм ээ. Өнгөрсөн хичээлүүд дээр үздсэн байгаа. Яг тэр хамаатуулах нөхцөлийн араас болохоор ында, эндэ гэдгийг бичдэг байгаа. За жишээ нь энэ гэхдээ ында, эндэ нь болохоор гэхдээ 3 дугаар төлөөний эзэн бий одоо 3 дугаар төлөөний тэр гэдэг төлөөний үгийн хамаатуулах нөхцөлд залгадаг. За жишээ нь onun товында, onun түүний тов групп одоо баг товында буюу түүний багт. Марияның сөмкесінде, Мариягийн сөмке, сүнх, сөмкесі гэхээр нөгөө с гэдэг нь энэ Мария гэдэг хүнд хамаатуулж байгаа. Энэ цүнх гэдэг үг нь өөрөө цүнх нь Марияд хамаатуулж байгаа болохоор заавал төлөөний үгийн араас орсон нэр үгэнд хамаатуулах нөхцөл залгадаг. Тийм ээ. Тэгэхээр энэ дүрмийнхээ дагуу Марияның сүмкэс буюу Мариягийн цүнх. Тэгээд эндэ буюу энэ өгөх оршихуйн ялгал буюу залгахаар Марияның сүмкэсэндэ, Мариягийн цүнхэнд гэсэн утгыг бий болгож байгаа. Жишээ нь бөлмэ, бөлмэдэ, минь бөлмэмдэ, сенің бөлмеңдэ, біздің бөлмеңізде, оның бөлмесінде, Марияның бөлмесінде, біздің бөлмемізде, сендердің бөлмелерінде, сіздердің бөлмелеріңізде, олардың бөлмелерінде. За, бөлмэ гэдэг нь өрөө гэсэн үг тийм ээ. Өрөө. За зүгээр өрөөнд гэж хэлэх юм бол ямар нэгэн хүнд хамаарахгүй зүгээр өрөө гэдэг утгаараа орох юм бол өрөөнд гэвэл бөлмэдэ. За миний өрөө гэвэл минь бөлмэм. За энийг өнгөрсөн хичээлдээр санаж байгаа бол би гэдэг төлөөний үгийн араас орсон нэр үгэнд м гэдэг дагаврыг залгадаг гэдэг одоо төлөөний нөхцөл нэг залгадаг. За тэгвэл минь бөлмэм, миний өрөө. За миний өрөөнд гэвэл минь бөлмэмдэ гэж хувирдаг байгаа. Минь бөлмэмдэ. Сенің бөлмеңдэ. Чиний өрөөнд. Сіздің бөлмеңізде. Таны өрөөнд. Оның бөлмесінде. Түүний өрөөнд. Марияның бөлмесінде. Мариягийн өрөөнд. Біздің бөлмемізде. Бидний өрөөнд. Сендердің бөлмелерінде. Танрын өрөөнд. Сіздердің бөлмелеріңізде. Танрын өрөөнд. Гэхдээ сіздер гэдэг нь арай хүндэтгэлийн хэлбэр. Олардың бөлмелерінде тэдний өрөөнд гэж ингэж хувирдаг байгаа. За төлөөний үгнүүд би, чи, та, тэр гэсэн тийм ээ. За тэгвэл энэ төлөөний үгнүүд яаж өгөх оршихуйн ялгал хувирдаг вэ? За минь, би, минь, миньдэ, миньдэ тийм ээ. Надад.
надад. Сен, чи, сендээ, чамд, сіз, та, сізде, танд, біз, бид, бізде, бидэнд, сендер, та нар, сендердээ, та нарт, сіздер, та нар хүндэтгэлийн хэлбэр сіздердээ, та нарт. Мунда. За мунда гэдэг нь энд гэсэн үг. Мунда. Энд. Усанда адилхан энд гэсэн утгатай үг. Усанда. Ус жердээ. За энэ үг бас адилхан энд гэдэг утгаар орно. За энэ үгийг задлаад үзэх юм бол ус жердээ буюу ус энэ жер гэдэг нь газар гэсэн үг. За тэгвэл жер гэдэг үгийн араас дэ гэсэн нөхцөлийг залгаж байна тийм ээ. Орон байр заасан. За тэгвэл ус жердээ энэ газарт буюу энд гэсэн утгаар ордог байгаа. За өнөөдрийн хичээл энэ дугаар маань ингээд дуусж байна. Баярлалаа.